хамгийн муугаар бодоод очсон тохиолдолд тэр хүмүүс хөнгөн байгаа үед миний сэтгэл зүйн хувьд хамгийн хөнгөнөр хүлээж авдаг гэсэн. Ер нь бол хүндээс нь бодсон л миний сэтгэл зүг арай хөчөлөж өгдөг баг. Тэгвэл энэ мэрэгжил танаас сэтгэл санааны хувьд ямар байхыг ер нь илүү шаардж байна? Сэтгэл санааны хувьд хамгийн хүлээцтэй эхлээд боддог байхыг шаарддаг. Хүн юм асуусан ч гэсэн өөдөөс нь бодож байгаад хариулахгүй болохгүй. Тэнд би юм ч хүн байгаа. Тэгэхэд надаас асуулт асуугаад тухайн асуултанд би буруу хариулж болохгүй. Ядчил бүрэн сонсоод дуусны дараа тэр хүн хүчнөө хийлээ дууссан байдаг. Тэр олон юм ярих тундаа. Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань Walkie Talkie булан эхэлж байна. За энэ удаагийн булангийн маань хамгийн анхны зочноор маань нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, фитнесийн хордлогын мэрэгжилтэн, спортын гэмтлийн эмч Тамир маань оролцож байна. За сайн байцгаана уу? Бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. За урилгын маань хүлээн авч бас подкастэнд маань ирсэнд баярлалаа. За урьж оролцуулж байгаа та бүхэнд бас баярлалаа. За тэгэхээр та өөрийнхөө мэрэгжлийн тухай, туршлагын тухай бидэнтэй хаваалцаач. За туршлагын тухай гэх юм бол ер нь бол миний хувьд бол өөрөө 2024 онд ангаах ухааны чиглэлээр сурч төгсөөд тэгээд түүнээс хойш пост градуэйт хөтөлбөрөөр спорт гэмтлийн эмч болоод ажиллаж яваа. Тэгээд одоогоор нийслэлийн түргэн тусламжийн төвд одоо 1 жилийн хугацаанд ажиллаад явж байна да. Тэгэхээр нөгөө спорт гэмтлийн эмч гэхээр айгүй сонирхолтой байгаа. Тухайн одоо тамирчны цаашдын карьерт нь нэлээд өндөр нөлөө үзүүлэх үсттэй. Магадгүй нөхөн сэргэлтэнд ч гэсэндээ нөлөө үзүүлэх хэцүү маа. Яагаад та яг спортын гэмтлийн эмч гэдгийг сонгосон бэ? Яг энэ нөгөө нэг зүгээр айгүй амархан зүйлээс шалтгаалсан. Манай яг хамгийн сайн найзуудын маань нэг одоо Монгол улсын олон улсын хэмжээний мастер мөнгө чавхлан гэх тамирчин байдаг. Тухайн тамирчин өөрөө фитнесийн тим зүйлийг аюу их судлаад надад хуваалцаад бид тээр яг тэр чиглэлээр спорт гэмтлэрээ ерөн чиглэлээд явъя да гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр фитнесийн хордлогын мэрэгжилтэн гэхээр яг өдөр тутамдаа та юу хийн гэсэн үг? Жишээлбэл Монгол улсад фитнесийн тариа, эм тариа хэрэглээд ялангуяа стероид төрлийн бодисуудыг хэрэглээд буруу хэрэглэнүүд маш их байдаг. За тэр буруу хэрэглээг л ерөн засахын тулд буруу хэрэгэлсэн бол аль хэдийн хэрэгэлсэн бол тэр хордлогын тайлъя. Хэрвээ хэрэглэж байгаа бол яаж зөв хэрэглэх юм, хэрхэн хэрэглэх юм гэдэг тиймэрхүү талаас нь судалдаг тийм шинжилгээ байгаа юм. Тэгэхээр одоо яг нөгөө магадгүй подкастын маань бас энэ төрлийн одоо чиглэлээр мэрэгжлийг сонсож байгаа хүмүүс байж магадгүй те. Тэгэхээр яг энэ мэрэгжлийг сонгохоос өмнөх таны одоо төсөөлөл, хүлээлт нь магадгүй сонгосны дараах сэтгэл хооронд юм ямар нэг зөрүү юу байгаа юм. Яг уу яг хүний их хэмж гэдэг мэрэгжлийг сонгосон дээр бол зөрүү байдаг. Яг уу хүний их хэмж гэдэг мэрэгжлийг би нэг цагаан халаад өмсөөл яг л нэг юм маск зүгээл сууж идэг тийм хүн гэж боддог байсан. Ер нь одоо яг ажиллаад ирсэн чинь үгүй юм байна. Хүнд хүчээр ажиллаж гисэн хийдэг юм байна. Дотроо маш олон ийм төрлийн салбарууд байдаг юм байна гэдгийг мэдэрч авснаас хойш өөр байгаа. Тэр магадгүй тэр зөрүүн танд ингэ өдөр тутмын ажиллаа хийхэд саад болж байгаа тохиолдол байдгүй. Эсвэл жоохон айц төрүүлэм ч юм уу тий. Яг айц төрүүлэм жишээлбэл одоо кинон дэр гардаг штэ. Ямар нэгэн гэмт хэрэг боллоо. Ямар нэгэн байдлаар олдын хамраас осолч юм уу тиймэрхүү юм болъё. Тэгж бодоход кинон дэр бол галт командын машин нь, цагдаагийн машин нь, нэмлэгийн машин нь оролдоод очиж идэг. Монголд яг тэр чиглэлээр нийлээд зэрэг очиж байгаа тохиолдол байхгүй. Заримдаа эмчин төрүүлээд очсон багт аюул осолд орох нь эрсдэлтэй гэж үздэг. Тиймэрхүү юмнууд бол эрсдэлтэй байгаа. Тэгвэл ерөнхийдөө нөгөө нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байхад маш олон тохиолдлууд дээр шууд дуудагдаад очдог тий. За одоо цус алдж байгаа хүн дээр ч юм уу хүнд тохиолдлууд дээр бэлэн байхыг шаардаад байдаг. Тэгэхээр яг ийм нөхцөл байдалд та өөртөө яаж анхаарал хандуулж ийн өөрийнхөө сэтгэл зүйн одоо доктортой байдал дээр сайн сайхан байдлыг яг яаж анхаарч байгаа бидэнтэй хуваалцвал. За осол гэмтэл яралтай үеийн дуудлагынууд дээр сэтгэл зүг хамгийн түрүүнд машинда дуудлага авахтаа эхлээд бэлддэг. Манайхан яадгүй гэхээр жишээлбэл стандарт за тийм яралтай дуудлага өглөө. За таблетэн дээр маань ийм дуудлагын утгатай хичнээн хүн байна ингэж гэл бүх мэдээллийг өгж байгаа. За тэр үед тэр хүмүүс байшингийн нуранганд дарагдсан ч байд юм уу эсвэл нэг том аврын машинд эрэхтэй мөргөлдсөн ч байд юм уу тиймэрхүү тохиолдолд за ийм хүн байж болно. Хамгийн муугаас нь эхэлж боддог. Хамгийн муугаас нь энэ хүн яатсан байж болох вэ гэдэг үллүүдээс эхэлж бодоод за энэ хүн ингэсэн байвал ингэж амглие.
За тэдүүн ингэсэн байвал ингэж ангилъя гэсэн байдлаар замдаа бодоод хамгийн муугаар бодоод очисон тохиолдолд тэр хүмүүс хөнгөн байгаа үед миний сэтгэл зүйн хувьд хамгийн хөнгөнөр хүлээж авдаг гэсэн. Ер нь бол хүндээс нь бодсон л миний сэтгэл зүг арай хөчөөлөж өгдөг баг. Миний хувьд болохоор өөрөө нэг жинзи. За тэгээд өөрөө нэг юм интроверт төрлийн юм багхгүй юу. 10 жилтэй байхдаа ер нь оюутан болоод ч тэр ээжтэйгээ ч юм уу дэлгүүр ороо явж байхдаа ээж энэний үн хэдийн бол асуугаад өгөөч хэлээж байгаа нь удардаг тийм хүн байсан. Тэгсэн чинь одоо болохоор баг удирдаад за осол гэмтэл болоход тэнцээ байгаа хүмүүсийг удирдаад за айлд ороод өвчтөнтэй ярилцахтаа тухайн хүний өвчнийхэн тухай яриад юунаас болоод байгааг нь зөвлөөд яаж энийг зүгээр болгох вэ? Жишээлбэл тамхитддаг хүн уушгины бөглөрөлтөө байлаа гэж бодоход тамхиа болгоход өөдөөс нь хараад хилчдэг. Тийм байгаадаа өөрийнхөө сэтгэл зүг бол даваад гарч байгаа гэж боддгоо. Тэгээ нөгөө эмч хүн одоо сая ярьж штэ нөгөө интроверт байж байгаа хүнд тийм чухал шийдвэрүүдийг шууд хэлдэг болсон өнөрлөн хараад гээд тэгвэл энэ мэрэгжил танаас сэтгэл санааны хувьд ямар байхыг ер нь илүү шаардж байна? Сэтгэл санааны хувьд хамгийн хүлээцтэй эхлээд боддог байхыг шаарддаг. Би аавтайгаа юм ярихад ааваас юм асуугаад хариултыг айгу удаа авдаг. За ингээл бодож байгаад ч юм уу хариулдаг. Би тэрийг өөрөө ойлгодгүй байсан тухайн үед. Тэгсэн чинь одоо яаж юм гэхээр хүн юм асуусан ч гэсэн өөдөөс нь бодож байгаад хариулахгүй болохгүй. Би юмч хүн байгаа. Тэгэхэд надаас асуулт асуугаад тухайн асуултанд би буруу хариулж болохгүй. Тухайд буруу зөвлөгөө өгч болохгүй. Тийм болохоор маш удаан боддог тийм л хүн болсон доо. Тэр нөгөө байнгын юм бэлэн хүлээцтэй нэлээд бодож хариулт өгдөг байхад заримдаа ядах тохиолдол бас гардаг бах те стресстэй. Тэр тал дээр болохоор би оюуны болон одоо биеийн хүчний ажлаас оюуны хөдөлмөр эрхлэлийн илүү хүнийг ядраадаг, хүнийг сүлдээдэг санагддаг. За тэгэнгүүт манай нийслэлийн төрийн төсөлмжийн төв 103-ын яралдаг эмч хийх үед оюуны болон биеийн хүчний аль ажлыг хийдэг. За бид нар айл руугаа ордог. Хамгийн наадцахын жишээ. За хотын төвөөр байгаа 4-5 давхар байшингууд бол лифтгүй. За тэрүүгээр лифтээр дэшээ гарлаа, айл руугаа орлоо. Айлдаа ороод оюуны хөдөлмөрөөр эрхэлж эхэлдэг. За тухайн хүний өвчний түүхээс нь ахвалал бүх асамж юмнуудаа аваад за энэ хүн яатсан байж болох вэ гэдгийг бүх талаас нь боддог. За осол гэмтэл дээр ч юм уу эсвэл яралтай зарим дуудлаган дээр хүмүүсээ өргөөд гардаг. За жолоочтойгоо нийлээд нэцэлэгтээд гарна, тэрэгэн дээр суулгаад түрнэ. За нөгөө хүмүүсээ авчаад замдаа тээвэрлж явах явцдаа ч гэсэн бид нар оюуны хөдөлмөрөөр эрхэлсээр л яваа. За энэ хүнийг одоо яах вүлээ? Одоо энэ амин үзүүлэлтийг яаж дэвшлүүлэх вүлээ? Эмнэлэгт ороод face to face хийгээд эмч нартаа хүний хүлээл гэж өгнө. Тэр үед ч гэсэн би ямар нэгэн алдаатай мэдээлэл хэлж болохгүй. За энэ хүн ингэсэн байсан шүү гэж хэлчихэд тэгсэн чинь өмнөх өвчтөндөө хандураад хэлсэн байх юм бол тэр бол маш том буруу үйлдэл болдог. Иймэрхүү байдлаар ер нь бол ядралтыг авдаг. Тэгэхээр нөгөө бас л түрүүний асуулт руу шилжгээд байнгын хариуцлагатай байх, байнгын юм нэг бэлэн байдалд байхад байгаа шүү дээ. Энэ тохиолдлуудаа та магадгүй саяны дурдсан оюун санааны тэр их ядралт, ачааллыг за өдөрт авч байгаа стрессээ хэрхэн яаж зохицуулдаг вэ? Одоо өөрт нь магадгүй зохицуулах тусалдаг арга байдгүй. Тэрийг бас бидэнд хаалцвал. За яг одоогийн байдлаар төгс аргыг бол олоогүй байна. За хамгийн наадчхын жишээ гэвэл яг ижил мэрэгжлийн нэг ажил хийдэг жишээлбэл өөрийнхөө ээлжний эмч нартай за яг адилхан тусламж үйлчлэгээ үзүүлээд явдаг тийм хүмүүстэй ярилцаад суух, тийм хүмүүстэй ажлынхаа тухай биш байсан ч өөр зүйлсийн тухай ярилцаад суух мэдрэмж, эсвэл бүр өөр офисын ажил хийдэг эмч биш найзуудтайгаа ярилцаад суух хоёрын надад ажлынхаа хүмүүстэй илүү суух нь стрессийг бууруулж байгаа мэт санагддаг. За тэр хүмүүстэй суугаад хамт юм ярилцаад салсны дараа сэтгэл үеигч байдаг юм уу? Гэрлүүгээ хараад унтаж жаргалтай байдаг ч юм уу? Тиймэрхүү мэдрэмж бол маш их авдаг. Тэгээд мөн дээрээс нь хөдөлгөөн хийдэг. За ямар нэгэн байдлаар дасгал хөдөлгөөн хийж эсвэл нэг спортоор хичээлдэг ч гэдэм юмд төвлөрч тэгж байснараа мөн өмнөх стрессээсээ ч юм уу салах бас нэг шийдэл болж өгдөг. Хэрвээ нууц шил 7 хоногт хэдэн удаа одоо дасгал хөдөлгөөн хийдэг вэ? За ээлжийн ажил хийдэг. За тэгэнгүүт ээлжийн ажил хийгээд манай 24-48 заримдаа 16 гэсэн хуваараар явдаг. За энэ хуваараас шалтгаалаад зарим 7 хоногт нэгээс 2 удаа, зарим 7 хоногт бүр үнэхээр эрч хүчтэй байгаа гэвэл 3 удаа ч байдаг юм уу. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийх гэдэг нь би бол өөрөө фитнес эмчч гэсэн яг фитнес байнга хийгээд байдаг юм шиг. Гэртээ нэг өглөө босоод
хэцүүнэчдэг ч байдаг юм уу. Эсвэл машина гэртээ тавьчаад ажил руугаа алхаад явах ч гэдэг юм уу. Энэ болгоно ер нь бол хөдөлгөөндөө ордог. За тэр алхаад явж байгаа үедээ жишээлбэл би ажил хийж байгаа үедээ тэр айл руугаа алхаж яхад хизэж 50 алхдаггүй. За яарад алхдаг. Нөгөө хүнээ яасан бол гэж бодоод алхдаг ч байт юм уу. Тэгэхэд би ажилласаа гэрлөө ч юм уу, гэрээсээ ажил руугаа алхах үедээ маш тайван өөрийн гэсэн зүйлсээ бодоод алхдаг. За тэр мэдрэмж бол гоё байдаг. За тэгэхээр ерөнхийдөө бас нөгөө ажлын байрны стресс, оюун санааны ачааллаа хэрхэн яаж бууруулдаг талаар үнтэй зөвлөгөөс манай сонсогчдод өгсөн гэж найдаж байна. За дараагийн асуулт маань таны илүү нөгөө мэрэгчлэл рүү хандсан асуулт аа. Тэр нь юу вэ гэхээр сүүлийн үед ер нь судлаад хахад эмийн хордлогууд нэлээд их байгаа мөлий. Тэгэхээр нөгөө офисын ажилтнуудын хувьд бол нэм эмийн сан гэж жижиг юм эмийн санд одоо ибупрофен те бидний мэдгээр диклодик, за даралтны эм, толгойн эм гэл бүх төрлийн эмийг ямар нэг жоргуугаар аваад шууд тавьсан. За тэгмүүд офисын ажилтнууд толгойн өвдөж эхлэхдээ шууд аль нэгийг аваад уучдаг ч юм уу. Одоо мэдхгүйгээр гэсэн үг шүү дээ. Ийм тохиолдлууд айгүй их байгаад байгаа мөлий. Тэгэхээр энэ дээр нөгөө та офисын ажилтнуудын ийм эмийн буруу хэрэглээний тухай бас биднэрт хуваалцвал. За офисын ажилтан ч гэлтгүй ер нь л Монгол улсад нийтдээ өвчин намдаах эмийг өвдгөл юм бол уунаа гэж боддог. За өвчин намдаах эм нь ямар үүрэгтэй байдаг вэ гэхээр тухайн өвчнийг эмчлэх биш шинж тэмдгийг л дарддаг. За өвдөхгүй байлаа гэд бид чи ямар нэгэн өвчин зүгээр болсон байна гэсэн үг биш. За тухайн хүн өвдлөө, өвчин намдаах юм уула. За нөгөө өвдөлтөнд дарагчлаа. Жишээлбэл бөөрийн өвдөлт бай. За бөөрийн өвдөлт өвчин намдагч дарагдчихлаа. Тэнгүүт нөгөө өвчин намдагч уучаад өвдөхгүй байгаа хүн чинь яваад л байна. Тэр бүр дотроо үрвсэлтэй ч юм уу эсвэл чулуу үссэн яваад бай. За тэр хэдий чиний удна тэр чинээгээр тэр хүнд ер нь бол төрөвчтийн л илүү сайн ярина. Тэр хүний эрүүл мэндэд маш ноцтойгоор нөлөө үзүүлнэ. За цаашлаад ярих юм бол тухайн өвчин намдагч юм нь хордлогонд оруулах гэхээсээ илүү тасал гэж юм үздэг. За өдөр болго өвчин намдагч уудаг хүмүүс байдаг. За өдөр болгон даралтны юм бол ууж болно. Гэхдээ өвчин намдагчийг өдөр болгон ууж болохгүй. За өвчин намдаах юм нь нэг ёсны өөрийн мэдрэлд нөлөөлж байгаа. За бусад рефлексүүдэд нөлөөлж байгаа. За жишээлбэл бидний хамгийн сайн мэдхээр Монголз гээд баг бай. За тухайн Монголз гээд баг хамгийн хурдан кастинг хийж хамгийн хурднаар реакшн үзүүлж иж тэр тэмцээнд ялалтыг байгуулж байгаа. За тэр реакшнууд буурах нэ бидний мэдхээр. Тэгээд мөн дээрээс нь одоо тэр анхны тусламжийн хайрцаг гэдэг байгаа хайрцаг бүх офис, бүх ажлын байрнуудад байх шаардлагатай нь юу? Шаардлагатай нь үнэн. За өвчин намдагч эмийг яагаад тэр дотор байрлуулдаг вэ гэдэг зорилго нь өөр. За өвчин намдагч эмийг яаралтай үед жишээлбэл хит их өвдөлтөөсөө болоод хүн өвдөлтийн шок гэж юмд ордог. За тухайн өвдөлтийн шоконд орсноор хүн ухаан алдаж унах, ухаангүй болох тиймэрхүү тохиолдлууд гардаг. Анхны тусламжийн хайрцаг бол тийм л үүрэгтэй. Гэтэл Монголд бол яг анхны тусламжийн хайрцаг гэдгийг арай өөрөөр ашигладаг. За тэр анхны тусламжийн хайрцагын дотор ороох, боох материал байдаг юм уу? Бусад цус шингэлэг хийм маш олон төрлийн юмнууд байгаа. Тэгэхэд тэр дундаас тэр нэг өвчин намдагч даралтны юм хоёр л эргэлдээд байдаг. Тэр даралтны юм өвчин намдагчийг тэр ажлынхаа офисоос хүмүүс авах ёсгүй. Тэр ажлын офис дээр байж л байх ёстой зүйлс хэвгүй. Тэгэхэд тэр хүмүүс ажлынхаа офис дээрээс очиод авчдаг, уугаал идэг. Гэртээ очиод дахиад нэг юм уугаал идэг. Дахиад тэр хүн ажил дээрээ тэр өвчин намдагчийг ууж байгаа бол дараагийнхаа хүнд эсвэл нэг дүүдээ, эсвэл нэг хамаатныхаа хүнд энийг уучаач гэд эм зөвлөдөг. Тэр чинь одоо эмчилгээний эм биш. Өвчин намдагч эм чинь хинт зөвлөж болохгүй юм ээ. Тийм болохоор ер нь бол миний нэг өрөө байдаг. Шохоо идэж бити хордоо те. Тэр өвдөлтийг өөр аргаар намдааж болно. Хүн болгон тэгдэг штэ. Жишээлбэл миний энүүгээр өвдөд нэг ийм дасгал хийчих. Энүүгээр өвдлөө ийм дасгал хийчих гэд өөрийнх нь физикал талаас нь маш олон өвдөлтийг намдаах аргууд байдаг. Тэр талаас нь судалж үзээд хамгийн наазахын жишээ тэр ChatGPT гэж зүйл байгаа. Тэр дээрээс ийм өвдөд байна. Хэрхэн намдаах вэ? Ийм уухгүйгээр гэд асуухад бүх талаас нь хариулаад өгнө. Тийм болохоор эмийн хэрэглээг айлуулах багасгаарай л гэж зөвлөх байна. За өдөр тутамд ингэж ер нь нөгөө ажиллаа хийгээд явж явах явцад айгүй хэцүү хүмүүстэй айл руу орох тохиолдлууд бас бишгүй л байдаг бах тий. Тэгэхээр тийм тохиолдолд тухайн хүмүүстэй яаж харилцаж чинь, яаж тэр хүмүүсийг тайвшруулж чинь. За манай яг ингээд ангаах ухаанд гэх юм уу намайг оюутан байхад хэцүү үйлчлүүлэгч гээд бүр юм
тустай гарч ихтэй тустай лекц хүртэл орж ирсэн. За хэцүү үйлчлүүлэгчтэй харьцахад тухайн хүнийг хэлээд сонсож ойлгох хэрэгтэй. За хамгийн наад захын жишээ би бүх хүнийг хэцүү гэж хэлээгүй ч гэсэн зарим хүмүүс зүгээр юм тохиолдлоор хэцүү болцсон байх тохиолдол байдаг. За яах вэ гэдгийгүүд тэр хүн саяхан гэр бүлийнхаа хүнийг алдсан байж болно. За ойр дотныхоо хүнийг алдсан ч юм уу эсвэл үр зээлэнд баригдсан ч байдаг юм уу. Амьдралд нь хэцүү юм тохиолдсон үед тэр хүний сэтгэл зүй угаасаа менталити эрүүл байж чаддаггүй. За яваад орлоо юм ярьла. Би ингээд яг албатай юм шиг гэл өөдөөс харьцаал. Тэгээд нэгтээ тэр хүнийг бүрэн сонсдог. Ядчил бүрэн сонсоод дуусны дараа тэр хүн өвчнөө хилээд дууссан байдаг. Тэр олон юм ярих тундаа. За тэрийг бол буцааж хариулахдаа аль болох тайвнаар зөөлөн дугаар хариулахаар тэр хүн нэгэнт л намайг дуудсан, эмч хүнийг дуудсан байгаа гэдэг утгаар намайг сонсгож дуугаа намсгаж эхэлдэг. За тэрнээс өөр хэцүү үйлчлүүлэгч гэвэл маш олон төрөл байна. За согтуу хүмүүс байна. За зүгээр ингээд яваад очихоор бидний төлсөн татвараар цалинжтай юм байж чи ингэх хэвээр. За чи ингээд миний төлсөн татвараар ажиллаа хийгээд чи амьдарч чи надад барыг ингэж үйлчлэх хэвээр. Хумсаа авах болох нь холгүй хүмүүс ч байдаг. За яваад очингууд Монголд одоо хаяг байршлууд ч гэсэн хэцүү байгаа. За нэг тэр гудамны тэр тоотод нэг дуудлага өглөө тухайн айл руугаа залхаад за танах яг хаагаараа яаж салах вэ? За эсвэл зам руугаа хүн тосох боломж байна уу? Асуух үед би хаяга тодорхой өгсөн байгаа зү. За би ингэчлээ. Би хаяга тодорхой өгсөн байгаа зү гэж өөдөөс хэлдэг. Үгүй ингээд танах ингээ хаяг нь гарч ирэхгүй байна. Та ингээ тосох ядаж хашааныхаа өнгийг хэлээд эсвэл хаагуур салтыг хэлээд өгөөч гэхээр үгүй би гарч чадахгүй өстө даараад байна. Инглээд тэгэл яваал оронгод ууралдаг. Ганц хаяг болоод ирч чадахгүй гэл. Яг тиймэрхүү сэтгэл зүйн дараа манай жолооч нар айгүй хайдуулдаг. За би жолооч руугаа гарч ирчээд саяны айл ингээд над руу ингэж уурлаад болтгоо гэл тиймгүй. Та яах вэ? Яг энэ сэтгэл зүйн дараа дараагийнхаа айл руу би тэр айлын сэтгэл зүг авч орж болохгүй. За би тухайн айлтай яаж ч маргалцсан байсан. Би өөрийнхөө дууг өндөрсөхгүйгээр тэр айлаас гарахгүй бол дараагийнхаа айлдаа очиод би нэг юм дотроо ядчил хүн уурлахаар зүрх дэлсдэг штеп. Тийм болохоор зүрх дэлссэн байсан ч тэрийг айлах болгож ил ажиллаа хэлэхтэй. Таас нөгөө түрүүн ярианд хэлсэн би бол чинзээ гээд те. Тэгэхээр магадгүй нөгөө өдөр тутамд явж байгаа түргний одоо машины жолооч нар маань бол тантай адилхан үеих бол байхгүй байх гэж таамаглаж байна. Арай л танаас дээш үеих ч юм уу те. Тэгэхээр яг ийм үе хоорондын харилцаан дээр ямар нэгэн зөрчил гардггүй яаж ойлголцож харилцаж байгаа вэ? Тэр талаараа болцвол. За яг манай жолооч нарын хувьд бол их их ингээл ер нь бол бүгд дийлэнх нь мэрэгсэн жолооч нар байгаа. За тухайн мэрэгсэн жолооч нараас яг манай үеийн хүмүүс байгаа л да. Гэхдээ дийлэнхээрээ нас арай ахмаг. За тийм хүмүүст ихтэй харьцахад илүү амар байдаг. Түшигтэй, тулгууртай ч гэх юм уу. За тэр хүмүүстэй би 24 цагийг хамт тулж байгаа. За кабинда битээр хоёулах нь хамт явж байгаа. За айлаа олох битээр нэг баг болж л ажиллаж байгаа. Гэхдээ за би тэр хүний тухайн хүний насыг хүндэлж байна. За тэр хүн намаагд бол олон жил ингээд ажилдсан байна. За зарим яалтаа дуудлаган дээр надаас илүү ч мэдлэгтэй байх тохиолдол байдаг. За эхлээд ингэчээ. Эхлээд ийм үйлдэл хийж хэлцүүлдэг тийм хүмүүс байна. За тиймгүүд миний өөрийн орон зайд жолооч нар халддаг. Жишээлбэл би өвчтөнтэйгөө ярьж байхад за би өвчтөнтэйгөө за ийм болж ийн эсвэл согтуу хүнтэй ч юм уу эсвэл цагдаатай ч юм харьцаж байхад тэр хүн миний урдуур орж ярьдаггүй. Энэ яг өөр өөрийн ажил мэргэжлийн онцлог гэдэг утгаараа хэн нэгнийхээ хэлийг давдаг. Жишээлбэл жолоочийг хаяа мэдж байгаа газар руугаа явж байхдаа ингээл бар өргөл зүй би ч гэсэн жолооч. Гэхдээ өөрийнхөө машиныг барь явдаг жолооч. Тэгэнгүүт энэ замаар явчих би замын сонголт хийлдэггүй ч байт юм уу. Эсвэл одоо та ингээ баг наадах сигналтад гарч чаж маргach чаж ч байт юм. Тиймэрхүү юм хажуунаас нь ярьдаг. Өөр өөрийн ажил мэргэжлийг хийдэг. Харин 24 цаг битээр хамт ажиллаад явж байхдаа яста олон төрлийн юм ярьдаг. Жишээлбэл FM дээр дуу тавьчаад дууны тухай ярина. Зам дээр машинтай явж байгаа хүмүүсийг хараад тухайн машины тухай ярина. Нэг айлаас гарч ирээ тухайн өвчтнийхөө тухай ярихгүй ч гэсэн ер нь иймэрхүү юмнууд байдаг юм байна гэж ярьдаг. Тиймэрхүү тохиолдол бол байгаа. Та ерөнхийдөө нөгөө ярианыхаа ихэнд дурдсанчлан фитнес хийж байгаа залуучууд стероидыг айгүй хэрэгжилж байна, тарьж байна гэж ярьсан тий. Энийний яг цаадах нөлөөдөл нь яг юу байгаад байгаа юм бэ? Жишээлбэл хэрэгтэйчүүдийн биед нь яг яаж илэрч чинь тий хор нөлөө нь юу байна вэ гэдэг талаар ярил.
За, стероидын зөв болон буруу хэрэглээнүүд гэж байгаа. За, тэр хүн эмчийн хяналтанд стероид хэрэглэж гин үү? Яг тамирчны зорилгоор хэрэглэж гин үү? Эсвэл зүгээр ингээд яг нэг тамирчин хэрэглээд харин дөөрөөгөө хэрэгэлсэн. Тэр чинь болохоор ингээд тухайн хүний булчингийн мас, өөхөн мас бүх зүйлтэн зориулж хэрэгэлдэг. За, стероид гэдэг нь өөрөө маш олон өндөр даавруудын хүчин зүйлээс нөлөөлж байгаа. Бид үйлчилж байгаа. За, тэгэнгүүт жишээлбэл би тестостерон буюу нөө эрэгтэй гормон гэж яриад байдаг. За, тэрийг хэрэглэе. Тэгэх юм бол би ямар нэгэн байдлаар фитнесийн дасгал хийгээгүй дээ. Тэрийг хэрэглэх юм бол би тэр стероидыг шатааж чадахгүй нэ. За, мөн дээрээс нь тэр хэрэглээг хэрэгжилж ягаад зогсоосны дараа миний бие өөрөө энэ гаднаас авч тийм чинь би одоо хэрэглэх шаардлага байхгүй. Би тестостерон ялгаруулах шаардлага байхгүй гэд би махбодын тестостерон ундаг. За, тэр үед эрэгтэй өөрсдөө эрэгтэйлэг байдлаа алдаж эхлэх нэ. За, дуу хоолой нарийсдаг ч үт юм уу. Одоо нэг хөхний толгой ургадаг ч үт юм уу. Тэр хөхний толгой ургах гэдэг бол хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдэг байдаг. Эрэгтэйчүүдэд бол тийм тохиолддог. Бас эмэгтэйчүүд хэрэглээд байна. За, эмэгтэйчүүд хэрэглэснээр эмэгтэйчүү эрэгтэйчүү айл айланд нэр юм дааврууд байж идэг тодорхой хэмжээнд. Тэгэхэд эмэгтэй хүмүүс хэрэглэх үед эмэгтэйлэг шин чанарыг дарангуулж эхэлдэг. За, тэгснээрээ гоо сайхнаа алдах нь байна. Арьсны уян хатан чанар алдагдах нь байна. Одоо хөгшрөлт хурдан явагдах нь ч байдаг юм. Тиймэрхүү шинж тэмдгүүд бол маш их илэрдэг. Яг хордлогын төвшөнд яриад үзэх юм бол хордлого хамгийн түрүүнд за гадаад өнгө үзэнж яах вэ? Дотоод хамгийн түрүүнд бидний биед орж байгаа эмийн бодисыг шүүж байгаа зүйл бол элэг байдаг. За, элэгэн дээр ямар нэгэн байдлаар хордол, цирроз, элэгний хатуурлалт үүсэх нэ. За, тэр үүсэж байгаа өвчин эмгүүд нь химийн найрлагатай хордлохоор үүсэж байгаа болохоор маш өндөр эрсдэлтэй, маш хурдан явцтай өвчлөлүүд болдог. Тийм болохоор аль болох стероидын хэрэглээ буюу одоо энэ эмийн бодисын хэрэглээг танах яг үнэхээр тамирчин жишээлбэл Монголын топ тамирчид байна л да. Стероид зарим нь хэрэгэлдэггүй гэж байгаа. Тэгэхэд тэр тамирчид жишээлбэл дэлхийн олон улсын хэмжээний тэмцээнд оролцоход тухайн стероидыг хэрэгэлсэн тамирчинтай өрсөлдөөд манай Монголын тамирчин хэрэглээгүй байлаа гэж бодоход тэр хоёрын дунд асар их зөрүү гардаг. За, тэр зөрүүн дээрээс шалтгаалаад одоо нэг амжилт үзүүлэхгүй яригддаг болохоор тэр хүмүүс хэрхэн зөв хэрэглэхийг мэдж байгаа. Бусад одоо тэр мундаг тамирчдыг дагаж ямарч эмчийн хяналтгүй, эрүүл мэндийн хяналтгүйгээр бүү хэрэглээрээ. Тэр бол тоглоом биш ээ. Нэг удаа хэрэгэлсэн байхад яг л хар тамхи шиг бид чинь хизээч арилшгүй нөлөө бол үзүүлж байгаа. Тэгээд давхар нөгөө гадны өнгө үзэмжээс гадна сэтгэл санааны байдалд бас дааврууд их нөлөөлөх бах тий. Сэтгэл санааны байдалд бол маш их нөлөөлдөг. Жишээлбэл яг ингээд үнэнгээр нь хэлэхэд зарим фитнесийн тамирчид тэмцээний өмнө машинч барьж чаддаг. Одоо машин барихад стресстэй ч байт юм уу? Хүнтэй баг зэрэг марахад дүрс хийгээд дууралдаг, түргэн уртаа болдог ч байт юм уу? Тиймэрхүү шинж тэмдгүүд бол маш их ажиглагддаг. Тэгэхээр бас та хоёрын подкастыг сонсож байгаа хүмүүс аливаа зүйлийн тунгийн заавал тааруулах хэрэгтэй шүү гэдэг ойлголтыг авч байгаа хаа гэж найдаж байна. За, подкастын хамгийн сүүлийн асуулт байна. За, энэ юу нь та өөрийнхөө бодлоор манай монголчуудын бие махбодын сайн сайхан байдлыг ямар байна гэж дүгнэх вэ? Бие махбодын эрүүл мэндийн сайн сайхан байдлыг дүгнэх. Яг дийлэх масаар нь би одоо ингээд нэг юм судалгаа хийсэн шиг эсвэл нэг маш олон жил ажилласан хүмүүс шиг дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй ч гэсэн сэтгэлзэн хувьд эрүүл мэндийн тал дээр олон асуудлууд үүсдэг. Хүмүүс ялангуяа энэ сошиал медиа хөгжснөөс хойш бол маш олон асуудлууд үүсч эхэлж байна. За, харсан болгондоо итгэдэг, тэрэндээ стрессддэг. Зүгээр нэг тэр интернет орчноос харсан юмдаа хүртэл даралт нэгсдэг хүмүүс байна. За, зүрхэн дэлсдэг, эсвэл тэрэндээ бүр үнэхээр гүн автцсан хүмүүс ч байдаг. За, биеийн байдлын хувьд манад эрүүл мэндийн боловсролын тал дээр жоохон мэдлэг дутмаг санагддаг. Би 10 жилээ төгсөхөд 10 жилдээ эрүүл мэндийн хичээлийг судлаад төгссөн. Гэхдээ би эрүүл мэндийн хичээлийг судалж төгсөхдөө за, хүний бие зүгээр ийм байдаг юм байна гэж л мэдсэн. За, хүний бие нэг ийм хоёр уушигтай юм байна, нэг зүрхтэй юм байна. Ходоод гар дүр хүмүүжтэй, арьстай юм байна те. Тэгжил мэдснээс биш би яаж энийг цааш нь авч явах вэ? Би цаашдаа яаж энийг эрүүл амьдрах вэ гэдэг талаас нь тийм зөвлөгөө юм бол би тухайд мэддэггүй байсан.
За тийм болохоор эрүүл мэндийн хичээл орж байгаа багш нарт ч гэсэн ингээд хандаж зөвлөөд гуйхад та нар ингээд тухайн хүн юм гэхээсээ илүү өөрийнхөө биеийг хэрхэн эрүүл цааш навж явах вэ гэдэг тийм мэдээлэл түгээгээсэй гэж боддог. За тэгээд эрүүл мэндийн боловсролын тал дээр жишээлбэл хуучны аргууд маш их байдаг. За хүүхдэн түлэгдчихдэг, эсвэл өөрөө түлэгдчихдэг тийм асуудлууд гарлаа. За тиймгүүд дээр нь очиод барааны савн ч юм уу наачлаа. За эсвэл гутлын хар тос дүрхчлээ. Эдгээр бол уламжлалт арга гэхээсээ илүү. За арьс бол хүний биеийг хамгаалж байгаа хамгийн том эрхтэн. Тэгэхээр тэр арьсыг яг хамгаалж байгаа эрхтэн нь байхгүй түлэгдчихэд тахтан дээрээс нь тийм өндөр нэгдэлтэй химийн бэз өгч дүрхчихдэг. Яг иймэрхүү байдлаар уламжлалт аргууд зэрэгээс татгалзаад яг үнэхээр шинжлэх ухаанд батлагдсан аргуудыг хүүхдтэй за танаа хүүхд хэдэн настай вэ? За 10 настай байлаа гэж үт. Тэр 10 настай хүүхдээс за таны хамраас гарвал яг та ухаалт хүүхдээс асуул та. За би ухаан алдаад унах юм бол миний хүү юу хийж чадах вэ? Танаа хүүхд 103 ядаж дуудаж чадах уу? За танаа хүүхд эсвэл таны ингээ хажуудаас нь харуулаад твтүүлж чадах уу? За танаа офс дээр эрүүл мэндийн ажилтан байхгүй байлаа гэд хин нэгэн ухаан алдаад унахад хин нэгэн аюултай шинж тэмдэг илэрхэд яг ямар арга хэмжээ авч чадах юм. Тэрийг нийгэмд илүү сайн түгээгээсэй. За нийгэм ингээд иймэрхүү талаар мэдээсэй гэдэг зорилгоор би бол өөрөө ч гэсэн хөвөөнийхөө өнцгөөс захим орчинд тийм бичлэг видео хийж тавьдаг. Тийм байсан. Тэрийг нэлээд үз сонирхсан. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө ойлголт мэдээлэл өгөхөөс гадна давхар монголчуудын яг бие махбодын тухай одоо өвчлөлийн тухай мэддэг ойлголт нь хэр бага юм буцаагаад төвшин одоо хэр бага гэдэг нь тодорхойлох нь зүйтэй бах тий. Яг ингээд монголчуудын нийт ингээд сайн сайхан одоо бие махбодын сайн сайхан ч гэдэм. Тиймэрхүү талаас нь ийм нэгдсэн том судалгаа одоо хийсэн шинжлэх ухааны тийм магадлага ч юм уу тиймэрхүү юм бол байдаггүй. За нийт өвчлөлийн хүрээнд яриад үзэх юм бол Монголд одоо нөө хавдар их байна гэж ярьдаг штеп. За тэнгууд ингээл хүмүүсийн нас баралтын доо жамаараа биш хавдраар нас барж байна гэдэг чинь бас өөр асуудал. Тэр хүн жамаараа одоо нас дээр гараад ч юм уу яг биологийн хүчин зүйлээр нас барах нэг өөр асуудал. За осол гэмтлэр нас барах нэг өөр асуудал. За яг энэ дээр дэлгэрэнгүй нийт за энэ хүнийг баг багаас нь эсвэл баг багаас нь хөшүүн хүртэл за энэ хугацаанд энэ хүн тэр чигтээ сайн байх ёстой юу. За тэр тал дээр бол яг хийгдсэн судалгааг би бол олж уншиж чадаагүй. За энэ хүрээд Happy Workplace podcast-ийн маань шинэхэн болон болох Walkie Talkie болон манд усч байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За урьж оролцсон та бүхэнд баярлалаа. Тэгээд бүгдэнд нь ажлын амжилт хүсье. За баяр таа.